намайг Цавслан гэдэг. За би 4-р сургуульд нийгмийн ухааны багшаар ажиллаж байгаа төвтөртэй гарсан. За тэгээд 1980 онд 70 оны сүүлчээр 80 онд Эрдэнэтэд ирсэн. Эрдэнэт бол нэг 46 жил амьдарчээ. За тэгээд 84-5 оны үеэс л энэ үйлдвэрчний байгууллагын сонгуультай ажлыг хамт олонны одоо итгэлийг хүлээж ингэж одоо даан ажиллах болсон. За 1-р сургуульд эхлээд үйлдвэрчний хорон дарга хийжлээ. Зүгээр орон тооны бус сонгуульт ажиллаар. Орон сургуулийн эрхлэгч ирсэн боловч бас хажуугаар нь сонгуульт үүргийг давхар одоо гүйцэтгээд ингэж ажиллаж байсан. За энэ хугацаанд яг нэг социализм үе байсан болохоор социалист уралдаан 5 жилийн төлөвлөгөө гэдэг ийм одоо шугамар л ажиллаж ирсэн ийм үе байсан. Тэгээ социалист уралдаанд ажиллах, стигмаллайлан оролцуулах, уралдааныхаа үүргийн нэр төртөө биелүүлэх 5 жилийн төлөвлөгөө энэ гэл тэр үед нэг тийм л юугаар гол төлөв төрлөөн чиглүүлж ажилладаг байсан шүү дээ. За тэгээд дараагаар нь 1989-90 оны ихээр байна уу 4-р сургуульд бас мэргэжлийн ажил хийхээр түүх нийгмийн ухааны багшаар ажиллах болсноор за удалгүй нэг жил гарны дараа бас өмнө 1-р сургуульд үйлдвэрчний хорон дарга байсан тэрүүгээрээ бас туршлагатай гэж үзсэн байх. За тэгээд үйлдвэрчний хорон даргын сонгуультай ажлыг авч ингэж ажиллаа. За тэгээд ер нь энэ 50 жилийн үйлдвэрчний байгууллагын 50 жилийн ойн түүхэн хөгжлийн талаар үе үеийн одоо үйлдвэрчний эвлэлийн ажилтнууд, сонгуульт ажилтнуудыг урьж оролцуулаад бас түүхэн хөгжлийн талаар ярилцлага юм сэтгэгдэл дурсамж ингэж авч байгаа явдал бол бас баяртай байна. Энд оролцож байгаадаа бас боловсруулалтынхаа байгууллагын өмнөөс ингэж оролцож байгаадаа баяртай байна. За ер нь 15-6 жил одоо сонгуульт ажил хийсэн шүү ажлынхаа хажуугаар. За тэгээ олонний ихтгэл найдвар хүлээлгсэн болохоор хүлээж авсан болохоор бас одоо ажлыг бол ер нь хэвийн хэмжээнд гайгүй гүйцэтгэх юмсан гэсэн юм л эрмэлзэлтэйгээр ажилласан. Тэгээ энэ дотроос нэг 2 ажил маань айгүй үр дүнтэй болоод бас хамт олонны талархал юуг хүлээж авсантаа би бас бахархадгийн. Тэгээд энэ Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн байгууллагын суур бол одоо анханасаа их сайн тавигдсан. Тийм ч учраас одоо нэг 3-4 даргалд одоо энэ 50 жилийн хугацаанд одоо ингэж ажилласан их тогтвортой ингэж ажиллаж байгаа ийм байгууллага олонний дунд нэр хүндтэй ийм байгууллага ботлоо өгсөн хөгжил гэж би бас идэвхтэй сонгуультны хувьд үгэндэг шүү дээ. За нэгдүгээр нь болохоор яг зүгээр уралдаан тэргүүний ажиллагаатай багш ажилчид гэл ингээл одоо тэр оны тэргүүний ажилтан гэл янз бүрийн шалгарна шүү дээ. За тэрний хажуугаар бас их туршлагатай тийм одоо нэг ажлаа нэг хэмжээнд хинээрчиг одоо шахуулва өөрснөө хийгээ санаачлаад ингээд хийгээд идэг гэрнэ бас тийм тэргүүний гэдэг тийм одоо урамшуулга авч чадахгүй байгаа тийм ажиллагчдаа зориулоод бас нэг 6 мэргэжлийн багшрыг оролцуулсан жирийн хүний хөдөлмөр гэсэн тийм 6 багшиг оролцуулсан хөдөлмөр алдрын тэмдэглэсэн байхгүй юу. За энэнд оролцсон багшар маань одоо зарим ч өөрхөө бурхан болцсон байна. За ингээд тухайн үедээ бол ёстой гоё ажил боллоо. Ингэж бас үйлдвэрчний байгууллагаар ингэж үнэлүүлж гэнэ гэдэг чинь бас их сайхан хэрэг байна гэд. За тэн дээр нөгөө ажлынхаа туршлага юу энэ бас сурчлаа шүү дээ. Тийм самбар юу гаргаад. За хамт олон үг хэлнэ. За баяр хүргэж үг хэлнэ. Шав нарны баяр хүргэж үг хэлнэ. За энэ арга хэмжээ бол бас аятайхан хүмүүсийн сэтгэл төрсөн юм шиг байсан. Тэгээ энийгээр их баярлалаа гэсэн ийм одоо урмын үг авч ясандаа бас баярлдаг байхгүй юу. Шантрах тийм үе гарахгүй шантрах тийм одоо бас хүсэл эрмэлзэлчиг одоо надад байхгүй ш. Нөгөө намын даалгавар юу энэ тэр олонний ихтгэл гэдэг ийм юм чинь бол тийм энийг хийх л ёстой. За яг чадхаас чадахгүй хүртэл хийнэ гэсэн тийм л одоо уран зохиотойгоор бас ажилдаг байсан шүү дээ. Залууч байж тэгээ одоо их зоригтой байсан. Тэр дараагийнх нь ажил бол нэлээд одоо бас хэцүүхэн ийм одоо ажлыг би бас гүйцэтгсэнтэй заримдаа бахархдаг ч юм уу. Бас олонний өмнө олонний хүндлэлийг харин тэр одоо үед ажиллагаагаар бол бас нэлээд одоо өөртөө татсан шүү дээ. За тэрний юу вэ нөхөр нөгөө сургуулийн одоо гол ажил байдаг, гол ажлыг хариуцж яадаг сургалтын ажил эрхлэгч байгаа шүү дээ. Одоо бол менежер гэж хэлээд байгаа. За энэ менежер маань бас зарим багшрын маань
санал бодлыг хүлээж авахгүй за ороод очихоор юм танилцуулахаар нэг үл ойшуулсан байдалтай за нэг тийм юм байдгээд нэг жоохон хүндэд харьцдаг байсан шиг байна. За тэгээд нэг 2 3 багш нь тэгж хэлээд байхын. За та нар албан ёсоор тэгж хэл. Би зөв та нарын үгээр тэгж ийн гэж хэлж одоо болохгүй гэд. Тэгээд яасан нэг хүсэл тэрхүү юм бичиж өгч байгаа юм л да одоо. Энэ тал дээр анхаарч бас үйлдвэрчний эвлэлийн хороо анхаарч өгөөч гэсэн нэг тийм хүсэл төрүүллээ. Энэ эрхлэгчийн маань одоо харьцааны байдал бас жоохон дарамттай байна гэсэн тийм л одоо утга агуулгатай. Тэгэхээр би нөгөө эрхлэгчтэй хэлсэн. За нэг иймэрхүү юм бас үйлдвэрчний хороонд ирээд ийн шүү гэсэн. За тэдний үгийг одоо нэг аваад байх юм явахгүй. Тэд нар чинь одоо ажиллаа сайн хийж чадахгүй дэл тэгж хэлж байгаа гэсэн тийм байдлаар ер нь үл ойшуулж байна. Тэгээ тэрийг бодоод би бас юу яалаа. За тэгээд за ойлголцож чадахгүй мэн. За тэгвэл хурал дээр уулзъя да гэд хэлсэн байхгүй. За тэгээд бүхшүүдийн хурлыг одоо хэлцэх хийх болсон тийм хугацаач болсон баг. Тэрнийхээ нэг асуудлаар нөгөө эрхлэгчийнхаа харьцааны асуудлаар авч хэлцлээ. За тэгээд тэрэн дээр яг багшаар бас санал бодлоо хэлсэн өөрснийхөө одоо тийм үзэл бодлыг илэрхийлээд ингээд тэр хурал их амжилттай болсон. За энэний дараа одоо багшаар бол улам одоо хүрээлж ялангуяа залуу багшаар бол та 9 нарийн мундаг маань яаж одоо нэг эрхлэгчийг ингэж одоо хэлцэж чадваа гэдэг ийм үгийг хэлжсэн нь бол надад айгүй их урам зориг өгсөн шүү дээ. За тэрнээс хойш ер нь одоо нэр хүнд бол бас олонний дунд нэр хүнд өсөх юм байлээ. Үйлдвэрчний байгууллагын нэр хүнд ч өснө. Үйлдвэрчний байгууллага яагаад гэвэл одоо ажиллагчдын эрх ашигыг хамгаалахын төлөө ажилладаг ийм байгууллага учраас тэрэнд одоо тэр дагуул ажиллаж байгаа юм чинь тэр чинь буруу биш юм болохоор бас их зөвтэй арга хэмжээ болсон. За энэгээр бас одоо олонний хүндэтгэлийг хүлээсэн байхаа гэж боддог шүү дээ. Ер нь бол их хүндэтгэлтэй ханддаг. За баярлалаа. Тэгээд үйлдвэрчний эвлэлийн байгууллага би түрүү хэлсэн анхаараасаа суурь нь их одоо сайн тавигдсан гэдэг. За ингээд жамин дарга байсан байгаа. Би тэгэхэд өөр намын хороонд ажиллаж байсан. Дараагаар нь дүгрээ дарга болсон. Дүгрээ даргаыг ажиллаж явах үед би 1-р сургуульд үйлдвэрчний хороонд дарга байлаа. За тэгээд тэрний дараа ганаа дарга байсан. Ганаа даргаыг ажиллаж явах үед бол би 4-р сургуулийн үйлдвэрчний хорооны ажлыг хариуцж ирсэн. Тэгээд сүүлд нь Батцоож дарга болсон. Батцоож даргатаа бол би ажиллааг үлдээ. За тэгэхдээ Батцоож даргын одоо ажиллаж байсан үе бол нэлийн одоо хүнд нөхцөлт гэдэг юм уу бас ширүү маргаатай цалин хөлсний асуудал одоо хөдөлмөрийн нөхцөл энэ төр гэсэн эрүүл ах эрүүл мэндийн ажилтнууд боловсролын ажилтнуудын цалин хөлсний асуудал дээр бол одоо их зоригтой дугаарч ингэж ажилдаг байсныг нь бол би их үнэлдэг. Тэг их сайн ажилласан, тогтвортой ажилласан. Тэгээ энэгээрээ ч гэсэн ерөөсөн анх шатны үйлдвэрчний байгууллагууд бол бас тэр хэмжээгээр тэгж дээрээсээ удирдлагын сайн байсан болохоор анх шатны байгууллагууд бол бас сайн ажиллаж ясан гэж ойлгож байгаа. За манай үйлдвэрчний хороо бол бас яг ямар ч байсан нэг амигтай бол эхний 5-д ордог байсан. За 1-р байр эзлэхгүй юм гэхэд нэг 2 3 4-р байр бол эзэлдэг. За өнөөдөр ч гэсэн одоо манай сургуулийн үйлдвэрчний хороо бас 2-р байранд явж илээ. Би энд бас баяртай байгаа. Тунгалаг гээд нийгмийн ухааны багш ажилддаг. Тэгээ энэ багш маань бас намайг нөгөө үйлдвэрчний эвлэлийн тэр ажлыг хийж исэн болохоор бас надтай их холбоотой асууж энэ тэр зөвлөж бас хамтарч ажил явуулах талаар битээр бас ярьдаг юм аа. Тэгээ энэгээр их хамтдаа бас ажил явуулна. Одоо би ч бас ахмадуудын ажил хариуцчихсан сургууль дээр. Тэгээ энэгээр бас ингээд хамтарч ажиллахад их одоо хүч болж өгдөг шүү дээ. За ингээд үйлдвэрчний байгууллагын 50 жилийн энэ сайхан одоо үйл хэрэгтэй. Энд ажиллаж байсан үйлдвэрчний эвлэлийн ажилтнууд, идэвхтэн сонгуультнууд болон Эрдэнэ хотынхоо ард иргэдэд эрүүл энх аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Үйлдвэрчний байгууллага бол хүний төлөө байгууллага учраас их хүний төлөө хүний эрх ашигыг ажиллагчдын эрх ашиг хамгаалдаг учраас тэр ер нь их сайхан ажил гэж ингэж боддог. Ийм учраас үйлдвэрчний эвлэлийн байгууллагын ажил бол их ирээдүйтэй, гэгээтэй буянтай ийм байгууллага гэж үздэг штэ. За ингээд энэ 50 жилийн баярын мэндийг бүх хүмүүстээ хүргье гэж.